Өнөөдрийнхээ видеого миний хийж эхлүүлээгүй зорилго өөрөө бүтэх юм шиг санагдаж төрөлддөг хүмүүст зориулагдсан. Миний хийж эхлүүлээгүй зорилго нь бүх юм яваанда бүччих гэсэн найдлага төрүүлнэ. Зорилгоо тавиад хэрвээ энэ бүтэхгүй бол би яах вэ? Хэрвээ намайг ажилд авахгүй бол яах вэ? Хэрвээ надад үгүй гэж хэлвэл яах вэ? Энэ нь бүтэлгүйччихвээ гэсэн айдас юм. Миний бүх зүйл болж байна гэсэн итгэл маань замхарч алга болохтой адилхан санагдана. Нэг талаас бүтэж болно, нөгөө талаас миний хүсэл мөрөөдөл 100 биелнэ. Миний хийсэн алхмад 100 бүтнэ гэсэн баталгаа бас байхгүй. Гэвч хэрвээ би буудан дээр эвтээд миний зорилго баттай биелнэ гэсэн боломж байгаа гэж төсөөлөх нь нэг хандлага. Нөгөө хандлага нь хэрвээ би босоод ямар нэгэн зүйл хийж эхлүүлэх үедээ тийм ээ зарим юм бүтэхгүй ч хийж болно, ерөөсөө огт бүтэхгүй ч хийж болно. Гэхдээ эхлүүлж явах үедээ л бүх юм харагдана. Тэгээд эхлүүлээд зарим юм ингээд бүтэлгүйтэй чиний яг бодож төсөөлсөн шиг биш байх юм бол бид яадаг вэ? Бидний сэтгэл хоёр дэшээс авчдаг. Ийм нөхцөлд яах ёстой вэ? Бүтэхгүй ч гэсэн хийх хэрэгтэй. Зарим ухаантай тэр момдон хүмүүс амьдралдаа нэг гол зарчим болгодог, баримталдаг зүйл нь юу вэ гэхээр тийм ээ би бүтэлгүйтэй ч магадгүй. Гэхдээ би хийнэ. Бүтэхгүй ч гэсэн би оролдоно. Өөртөө эргэлздэг, сэтгэл зүрхэн хөрөхгүй хүмүүс би үүндээ яг баттай 100% итгэлтэй болсон үедээ л хийж эхэлнэ гэдэг. Харин та энэ 100% баталгаагаа одоо хүртэл хүлээж ил байна уу?